10 дугаар тест 26 дугаар одлого 696 м газар 825 м ба 575 м хоёр урттай одоо хоёр янзын хоолой тавьжээ гэж. Хэрв хоёр янзын хоолой бүгд 98 ширхэг байсан бол тус бүрээс одоо хэд одоо орсон юм бэ гэдгийг олох юм байна. За тэгэхээр ийм бодлогыг бодохдоо бол яах вэ гэхээр аль нэг нь бол хамгийн их байдлаар юм эсвэл хамгийн бага байдлаар бол сэтгэгчдэг. За тэгэхээр бидний хоёр төрлийн хоолой бол нэг юм урттай гэж төсөөлөж орчих. Энэ нь болохоор 575 м урттай хоолой. Энэ хоолойг болохоор 825 м урттай хоолой гэж сэтгэжээ. За тэгэх юм бол яг үгээр бүгд одоо 575 урттай байсан гэж үзчихээ л да бүх хоолойг. За тэгэх юм бол яг үгээр энэ урт хоолойг бол ингээд энд бол зөрөө өснө. Яг үгээр бүгдийг нь бол ийм богино юм хоолой байсан гэх юм бол энэ урт хоолойг бол бид бол богино гэж тоолчихж байгаа учраас бидэнд бол зөрөө өснө. Ямар зөрөө өсөх үү гэхээр тэг 5 эндээс нэгийг зээлсэн гэхээр чинь 7 гэхээр 2.5 одоо метр. 2.5 метрийн бол урт хоолой тутамд бол яг үгээр 2.5 метрийн одоо зөрөө өснэ гэсэн. За тэгэхээр эхлээд бол бид бол яг үгээр бүх хоолойг бол энэ 575 метр гэж үзсэн учраас энэ 98-д бол үржүүлчин. Тэгэх юм бол нийт хоолойны урт бол гараад ирнэ. За энэ нэг бол үржээд олчвол за багш нь бол тооны хэмжээгээр үржижлээ. Таад дэвтэр дээр үржиж шалгаад үзээрэй. За 563.5 м одоо хоолой болно гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол нөгөө хүрэх ёстой газар бол хүрэхээ болсон. Яагаад гэвэл бид нөгөө байсан бүх урт хоолойг бол богинохон гээд ийм одоо зөрөө бол дутуу бол тооцсон. За тэгэхээр ерөөсөө энэ дутуу одоо ямар нийт одоо тавих ёстой газраас ямар хэмжээний газар одоо дутцсан юм бэ гэдгийг нь бол олъё. Тэхийн тулд бол ингээд зөрөөг нь олчихно. За зөрөө нь болохоор хасчвал 132.5 м бол дутчихлаа. За энэ дутсан бол энэ дутж байгаа асуудал бол яг үгээр энэ 2.5 м одоо асуудал үүсэж байгаа. За тэгвэл нийтдээ одоо хэдэн ийм 2.5 м-тай урттай юм хоолой одоо дутуу үлдээсэн юм бэ гэдгийг олохдоо бол энэ үлдсэн зайгаа тэр 2.5-д бол хуваачна гэсэн үг. За 2.5-д хуваачвал 53 ширхэг ийм зүйл гарч байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл 53 ширхэг урт хоолойг бид бол богино гэж сэтгэгдсэн өмнөөс болж ийм одоо хэмжээний одоо газар бол үлдсэн гэсэн үг. За тэгэхээр урт хоолойны тоо бол яг 53 ширхэг байсан. За тэгвэл богино хоолойны тоог бол олчиж чадна. Нийт бол 98 ширхэг байсан гэсэн учраас 53-ыг хасчихна гэсэн үг. За 53-ыг хасчвал 6 4 буюу 46 ширхэг бол байсан байх нэ. За эндээс зөв хариу бол 45 юм байна шүү. 45 тэ 8-аас 3-ыг хасчих 5. За зөв хариу бол В гэж.